Энэ 7 хоногийн хүүхдийн мэдээний таймда бид нэгэн онцлог үйл явдлыг оруулсан байгаа. Хүүхдийн байгууллага үүсч өгцсөний 87 жилийн айн баяр тохиосон юм. Энэ айн баярт яруу найрагч, их зохиолч, нацаг доржин хөшөөнд хүндэтгэл үзүүлж цэцэг өргөх үйл ажиллагаагаар эхэлсэн юм а. Цэцэг өргөх ёслолын ажиллагаан дээр ахмад пианорууд хүрэлцэн ирсэн юм. Ахмадууд бага үе, ах үеийнхээ дурсамжаас бидэнтэй хуваалцсан байгаа. Ингээд та бүхэндээ энэ ёслолын ажиллагаанаас бэлтгэсэн мэдээ сурвалжлага хүргье. Монголын шинэ үеийн утга зохиолыг үндэслэгч, их зохиолч нацаг дорж тэргүүтээ хүсэл зориг нийлсэн хэсэг залуучуудын санаачлахаар 1925 онд хүүхдийн байгууллагыг анх хойчийг залгамжлагч залуучуудын холбоо нэртэйгээр байгуулагдчихжээ. Энэ холбоо нь 20 дугаар зууны Монголын үе үеийнхнийг хүмүүжүүлсэн пионерын байгууллагын эхлэл, хүүхдийн оролцоо, өөрийн удирдлагын байгууллагуудын үндэс суурийг тавьж өгсөн юм а. 50 оны пионер штэ. Тэр Говьалтай аймгийн Тонкол сумын пионер байсан. Тэр үедээ бид чинь том дайлан буудан газ зүгчгэн. Тэр үеийн пионерд нэг тийм одоо тангар мангар өлгөж юм тийм тодорхой юм одоо их бүгд муу байсан да. Би тэрийг баг мэдэрдэг юм. А би зөвхөн пионер ажил хийжсэн үеийг сайн мэдэрдэг байхгүй юу? Тэр пионер чи их зохион байгуулалттай. Эвдэн гишүүн пионераа хүмүүжүүлдэг. Пионер нь одоо баатарчуудаа хүмүүж хариуцдаг. Тийм байсан учраас хүүхдийнхээ төлөө их анхаарал тавьдаг тийм үе байлаа штэ. Би бол 1950-аас 60-аад оны үеийн пионер ах удирдлагч юм. Тэр одоо хамгийн миний бахархалтай юм бол жил бүрийн 5 сарын 1-нд нацаг доржийн хөшөөнд ирж энэ одоо ёслолгоонд орж байгаа миний том баярын өдөр байдаг юм аа. За ингээд энэ миний үеийн одоо хүүхдүүд бол маш дуулууртай их сайхан байсан. Хүүхдийнхээ үгэнд орно гэдэг бол арай онцгой байсан юм шүү. Одоо бол харьцангуй бол яг тааруулж гисэн бас одоо боломжтой байна гэж бодож байна. Одоо манай улсын хэмжээнд хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг олон байгууллагууд байгаагаас 19 төр захиргааны хэрэгжүүлэгч агентлагаар ажиллаж байна. Энэ байгууллагуудын төлөөлөл болон нийслэлийн 9 дүүргийн хүүхдүүд цэцэг өргөх ёслолын ажиллагаанд оролцож хүндэтгэл үзүүлсэн юм а. Баяр угтсан ажлаа бид бас үйлчлэлтэй хийж байгаа. Тэгэхээр энэ ажлыг сурталчлах, энд иргэдийн оролцоо, иргэдийн бас ойлголтод нэмэр болох хүүхдүүд дундаас төрөлхтөний арга хэмжээ зохион байгуулж энэ одоо айн баяраа угтаж байна. Цаг хугацааны үед гэх юм бол хүүхдийн оролцооны байгууллага маань хөгжсөөр ирсэн тийм ээ. Өнөөдрийн төвшинс ч гэсэндээ хөгжсөөр яваа. Тэгээд бид нар цааш залгамжлан авч явах халаана гэж бодож байна. Хүүхдийнхээ төлөө ямар ажил хэрэгжүүлж байна ер нь? Хүүхдийнхээ төлөө одоо өнөөдрийн хүүхдээ сонсон арга хэмжээ тийм ээ. Хүүхдээ сонсон арга хэмжээнээс гарсан санаачлагыг хүүхдүүд өөрсдөө шийдвэр гаргах төвчний хүмүүс уламжилж байна гэдэг маань хүүхдийн талаас хамгийн том ажил юм болов уу гэж бодож байна. Монголын хүүхдийн хөтөлбөр хүүхдийн байгууллагын 87 жилийн түүхэн замнал нь манай шинэ үеийн түүхийн нэгэн бүрэлдэхүүн хэсэг болж хөгжлийнхөө явцад хүүхэд тэр дундаа өсвөр үеийнхний өмнө шин зорилтыг дэвшүүлэн шийдвэрлэж туршлага сургамж хуримтлуулсаар өнөөдрийг хүрчээ.